Уран тамир гоё донтгой байсан. Донтгой ажилтай. Ямар саад бишэл толгорсон те хамаагүй өөрийнхөө мөрөөдлөх төлөө тууштай сайн хичээлэх юм бол юм бол асуудал байхгүй. Сайн мэцэн нэг булган тамир гэдэг 15 настай цагсан бөмбөгөөр хичээлдэг хүүхэд байна. Багасаа л юу нь хичээлжсэн те яг итэвтэй гэх юм бол сүүлийн 2 жил яг итэвтэй тоглож эхэлсэн. Би нэг сургалтын цогцог байсан хгүй юу. Өвөөмөр заяагаа манай багш ер нь бол контент хийх ер нь бол одоо цагт хэрэгтэй гэх. Тэгээ ер нь бол дуртай зүйлээрээ бас контент хийвэл бас хэрэгтэй гэх. Тэгээ ер нь бол миний дуртай зүйл цагсан бөмбөг юм байна гэж одоо тэгээ ер нь бол контент хийж эхэлсэн. Ер нь бол төрөлхийн юм байсан гэсэн. Баг байхад бол жоохон эмзэгэлдэг байсан. Тэгээ одоо бол ер нь бол таавдгүй. Ер нь бол хүндрэлгүй л байсан л да. Ер нь бол анхнаасаа л юм байсан болохоор ер нь бол гайгүй. Тэгээ ер нь илүү сахилга баттай зоригтой болсон гэж бодож байгаа. Бэлтгэл маань бол 7 хоногт 2 удаа ордог. Нэг орохдоо 2 цагаар ордог. FC үлзээ орших тэгээд хасын үлгүүдийн барс болд дэмждэг. Хоёулаа холбогчтой ер нь бол дамжуулт сайн өгдөг, ур чадвар сайтай болохоор. Ямар саад бэрхшээл тулгарсан те хамаагүй өөрийнхөө мөрөөдлөхөн төлөө тууштай сайн хичээлэх юм бол ер нь бол асуудал байхгүй. Бас надтай адилхан гартай нөгөө гадаад тамирчин байдаг Хайнсэл гэдэг тэр тамирчнаас ер нь бол мотивашн авч ирсэн. Анх миний яг нөгөө бичлэгийг үзээ тэгээ ер нь бол надтай холбогдоод миний дугаарыг асууад тэгээ ер нь бол анх хэлж ирсэн. Гоё байсан. Тэг ер нь бол яг нэг тамирч шиг нэг өдөр байсан гэх юм уу одоо яг олон үзэгч хурж ирээд дэмжээд тэгээс олонний танил хүмүүстэй хамтдаа нэг баг болоод тоглох бол үнэхээр гоё байсан. Тэг яг өөрөө үзчихсэн болохоор яг санал хэлэхэд их хүлээж авсан. Энэ бол маш баяртай хүлээж авсан. Тэг ер нь бол эзээс төсөөлж байгааг бас гинтл уцаар яриад тэгэл энэ бол маш гайхаж баярлж авлаж авсан. Ирээдүйд ер нь боломж гарах юм бол бас дээдлийг тоглохыг бас хүсэж байгаа. 7 хоногт бол яг бэлтгэлийн 4 цаг ороод бас ангийнхаа хүүхдүүд хамтдаа заал авч тоглодог. Тэг бэлтгэлээ таслахгүй сайн хичээллээрэй л гэж хэлээ та. Манай ээж аав тэг манаас үеэл ах сайн дэмждэг. Үеэл ах харин 13 номерыг гоё гэдэг нэр нь бол тэр нь сонгосон. Юу жоохон тоглолтын дараа хожигдсны дараа бол жоохон сэтгэлээр унж жоохон шантардаг. Тэр яг тэр үедээ л тэгээ жоохон шантраал. Тэгэл дараагийнх дээр нь бол мартчихдаг. Инээгээл явж идэв дөө. Ахтайгаа хамт тоглож байгаа сурсан шүү дээ. Хамт өссөн байхгүй тий. Тэгэл гэрийн гадаа шийдмэдэн дээр тоглоол. Камер харахаар хэлэх үг байхгүй болоо тэгээ хэл ам сонирн болоо тэгээ. Унд гайгүй болцсон шүү. Өнөөдөр тэгээ таны сонирн байгаа даа. Өөрийгөө битгий голоорой олон тууштай ажиллах юм бол заавал амжилт гарах болно доо гэж хэлээ та. Тийм миний дэмждэг сагсчин болохоор Кайрэ Эрүн гэдэг. Тэгээ ер нь бол бичлэгийг үзээд дуурайж ихэд сурч байсан.